Сайн байцгаана уу хүн төлөвчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын хурлын гишүүн, сангийн сайд ноён Чимдийн Хүрлбаатар орж байна. За сайн байна уу та? Сайн байна уу. Өнөөдөр хоёулаа саяхан Монгол улсын ерөнхий сайд албан айлчлал Орос улсад хийгээд ирсэн. Та тэнд оролцсон. Мөн хий хоолойн тухай нэлээд өргөн ярилцлага хийж ирсэн. Тэгэхээр юуны өмнө хоёул энэ айлчлалыг та сангийн сайдын хувьд яаж харж байна вэ? За Монгол улсын ерөнхий сайд одоо 9 жилийн дараа албан ёсны айлчлал хийсэн. Тэгэхээр урд өмнө хоригдлогдод байсан асуудлуудаа одоо шийдэл гаргах. За Монгол улсын цаашдын ирээдүйн хөгжилд чухал ийм одоо асуудлуудыг хөндөж ирсэн. За үүний нэг нь бол яхахгүй одоо хийн хоолой байсан. Улаанбаатар төмөр замын тухай асуудлыг ирсэн. За эрчим хүчний салбарт бас хамтарч ажиллах тухай голлож бол яригдсан. Тэгэхээр энэ гурван сэдв бол Монгол улсын эдийн засгийн одоо хөгжил, дэвшилд, интеграцчлалд маш чухал үүрэгтэй байгаа. Тэгэхээр би одоо явсан айлчлалаас одоо ямар үр дүнд хүрсэн байг бол урд өмнө тулгамдаад хоригдлогдод байсан асуудлуудаас гадна шинээр одоо хөрөнгө оруулалт хийх, өргөжүүлэх, хөгжих энэ салбаруудаа тодорхойлсон гэж би бодож байгаа. Тэгээ энэ дотроос хоёул хийн хоолойн тухай илүү дэлгэрэнгүй ярмаар байна. Ерөнхийдөө тохирсон гэж ойлгож байгаа. Тэгээ энэ ер нь ямар төвшөнд байгаа вэ? За ерөнхий сайд бол Оросын холбооны улсад айлчлал хийх явцдаа хийн хоолоогоор 4 удаагийн уулзалт хийсэн байдаг. За яг онгоцноос буугаал одоо зочд буудалд буугаал 15 минутын дараа Газпромын одоо гүйцэтгэх захирал одоо Миллертэй уулзалт хийсэн. За энэ уулзалтаараа Монголын нутгаар дайрч явах хийн хоолойн талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. Одоо ямар боломж байна вэ? Газпромын хувьд одоо энэ хийн хоолойг хаагуур яаж одоо татах талаар ямар эдийн засгийн үндэслэл байх талаар ийм зүйлийг ирсэн. Өөрөөр хэлбэл Газпромтой зөвхөн яг тэр төслийнхээ талаар голлож яригдсан. За үүний дараагаар Оросын холбооны улсын засгийн газрын тэргүүн одоо мэдээдвтэй уулзалт хийгдсэн. За энэ уулзалтын үеэр муу ялгаагүй хийн хоолой яригдсан. Гэхдээ энэ дэр бол ерөнхий байдлаар одоо Монгол улсад одоо ач холбогдолтой гэдэг талаас нь бол ирсэн байна. За үүний дараагаар ерөнхий сайд бол Сочид албан ёсны айлчлалыг үргэлжлүүлж хийсэн. За ингэхэд засгийн газар комисс хоорондын одоо Монгол Оросын засгийн газрын комиссийн хэнтэй уулзсан. За үүний талаас бол Оросын холбооны улсын талаас Оросын талын ахлагч одоо Шадар сайд Гордеевтай за мөн одоо ерөнхийлөгч Путины одоо бит төлөөлөгч одоо туслах гэж яригдана. Хуучин одоо зам тээврийнх нь сайд байсан Левитэн готтой бол хамт бас уулзж яригдсан. За энэ ярианы бас дийлэн хэсэг нь бол хийн хоолойны талаар асуудлууд бас нэлээд яригдсан. Ингээд хамгийн гол уулзалт бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинтай хийх уулзалт дээр бол энэ хийн хоолой талаар яригдсан байна. За хийн хоолойн талаар одоо Путинтай ярилцахад бол хоёр зүйл яригдсан. Улс төрийн талаар мөн эдийн засгийн үр ашигын талаар. Урд нь бол Газпромынхын тул зөвхөн эдийн засгийн үр ашигын талаар, төслийн талаар яригдсан бол Путинтай улс төрийн талаар мөн эдийн засгийнх нь одоо өр өгөөжийн талаар давхар яригдсан. Ингээд Путин ерөнхийлөгчийн хувьд бол одоо энэ хийн хоолойг бол одоо Монголын нутгаар дайраад явна гэдэг дээр бол одоо улс төрийн шийдвэр нь бол гарсан. Дэмжиж байгаа. Монголын нутгаар дайруулаад авахыг бол дэмжиж байгаа гэдгийг бол мэдгдсэн байна. За үүнээс гадна эдийн засгийн үр ашигын хувьд бол одоо боломжийн ийм одоо төслөө гэдгийг бол албан ёсоор хэлээд экспертийн түвшинд одоо ажиллах талаар бол ярилцсан байна. Ийм дөрвөн түвшний яриа хэлсэн болсон. Үүний эцэст нь харилцаа ойлголтын санамж жүжигийг Монгол улсын Шадар сайдын их түвшин Газпромын захирал одоо Миллер нар
байгуулсан. Тэр санамж бичигт одоо судлаа. Тэгээд ерөнхийдөө ажлын үеэр юу ойлгогдсон бэ гэхээр нэг 2 жил орчим судлах юм байна. Нэг 3-4 жил барих юм байна. Ийм ойлголт, ийм ярилцлагууд болсон тийм ээ. Тэгэхээр зөвхөн та сангийн сайдын хувьд өнөөдөр 2026 он хавцаа ингээд энэ хоол ашиглалт нь монголоор дамжаад бид ашиглая гэвэл энэ эдийн засгийн үр нөгөөжийг яаж харж юм, бид нар яах юм, мөнгө төгрөг нутгаараа дамжуулсныг хичээлс авах байх, хий авах байх, тэр хий эдийн засгт яах, дулаалгаар явах юм уу, цахилгаан станцаар явах юм уу, энийг засгийн газар яаж харж байгаа юм болов? Одоо яг энэ дээр бол Оросын Газпромтой хэрэгцсэн хэмжээний зүйлийг ярихад бол төмөр замыг одоо дагаж явагдана. За төмөр замын дагуу одоо хийн хоолой барих юм бол нөгөө барих өртөг хямдхан. Сая Оросууд бол Сибирийн хүч гээд Оросын холбооны улсаас бүгд 8 дахь тус руу хийн хоолой татах төсөл хэрэгжээд одоо хийн хоолой өгöd эхэлсэн шүү дээ. Ажлын үеэр давхцсан тий. Тэгэхэд бол үнэхээр тэр төмөр замгүй газараар тавихад бол өндөр өртөгтэй байсныг бол хэлж исэн. За үүнээс гадна одоо ямар одоо нөхцлүүдээр одоо арилж байгаа хийгдэх үү. За дараа нь одоо бас энэ хийн хоолойтой холбоотой бас маргаан нэлээд гарч байгаа шүү дээ тийм ээ. Украин дээр ч юм уу, Орос улбаны улсаас Европ руу тавигддаг хийн дээр маргаан гарч ирдэг. За ямар нэг улс одоо санкцууд ороод ирвэл яах вэ? Маргаан үсвэл яах вэ гэхээр яах аргагүй одоо Орос, Хятад, Монгол энэ гурван улсын хууль эрх зүйд бол нэгтгэх шаардлагатай байна. Нэг болгож одоо хуулиудад холбогдох өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй. Тэгэхээр ямар хуулиуд дээр одоо ямар өөрчлөлтүүд оруулах вэ? За дээр нь үн татврын асуудлуудаа бид нар бас нэлээд сайн тодорхой болгож өгөх жишээтэй байгаа. Тэгэхээр ийм экспертийн түвшний одоо ажиллагаа бол нэлээд орно. Үүний дараагаар зураг төсвөө хийгдэх. За зураг төсвтөр 1 жил хагас орчим. Тэгээ хийн хоолойг барихт нэг 2 жил гэсэн ийм зүйл байгаа. Зөвхөн Монголын хувьд эдийн засгийн хувьд бол ямар ашигтай вэ гэхээр мэдээж Монгол улсын нутаг дэвшигсрээр энэ хийн хоолой гарч байгаа гэдэг чинь тэгвэл бусад орнуудтай харьцуулаад туршлагын аваад үзэх юм бол мэдээж төлбөрөө аавна. Тийм ээ. За төлбөрөө одоо бид нар хий мөнгө хоёроор холж авах боломжтой. Тэгэхээр хийн дагаад манай одоо эрчим хүчний салбарт ч гэсэн одоо нэлээд томоохон өөрчлөлт орж ирэх боломжтой. Одоо жишээлбэл энэ станцууд гэх чинь яг нөгөө оргил ачааллаа хүрэхин тулд нэлээд олон цаг халааж байгаа шүү дээ, халддаг. Хийгээр халаагаад эхлэх юм бол оргил ачааллыг хүрэхийн тулд маш богино хугацаанд одоо халаагаад эхлүүлчих боломжтой. Тэгэхээр Оросын холбооны улсаас авдаг бас эрчим хүчний одоо импортын хэмжээ буух магадлалтай, за Улаанбаатар хотын агаарын бохирдол гэдэг ийм асуудлууд бас хувь нэмэртэй. За бас хийж магадгүй тийм. Тэгээд бас Монголын олон газрууд руу энэ хий явагдчих боломж. Тэр нь эдийн засгийн үр шиг бол хийх өндөртэй байдаг. Тэр одоо ингээд ажлын хэсгүүд нь гараад нарийн судалгаа хийж эхэлж байна гэж ойлгож байгаа зөв үү? Тий. За би сангийн сайтай уулзж байгаа 2020 он гарах гэж байна. Энтэй холбоотой сая төсвийн асуудлууд байгаа, батлуулсан байгаа төсвөө та. Гэтэл түүнээс чинь хойш та төсвөөрөө тооцож исэн нөгөө нийгмийн даатгатын шимтгэлийн мөнгийг ерөнхийлөгчийн хориг тавиад улсын хурлд хүлээгээд авчлаа шүү дээ. Энтэй холбоотой болон бусад төсвийн алдагдaltaй холбоотой ямар арга хэмжээ авах юм тэгээд. За эхлээд энийг төсвийн талаар бас жоохон ярих гэсэн юм. За 19 оны төсөв батлагдж байх хугацаанд бол хүмүүс бас шүүмжилж ирсэн. Орлого бол их өндөр тавилаа. Сонгуулийн өмнөх жил учраас орлогоо их өөрөгдсөн, сонгуульд одоо өгцсөн ийм төсөв боллоо гэж шүүмжилж ирсэн. За энэ орлого бол худлаа бүтэхгүй гэдэг. Тэгээд их хурл дээр өөр надаас бол амлалт асууж ирсэн. За энэ орлого чинь биелэх, төсөв чинь биелэх магадлал хэдвэ гэдээ асууж ирсэн. За тухайн үедээ бол би 95% бол магадaltaй энэ төсвийг бол би хэрэгжүүлж чаднаа гэдэг зүйлээ би улсын хурл дээр бүр өөрөө үгээ хэлж ирсэн. Тэгээд энэ жилийн төсвийн гүйцэтгэлийг аваад үзэх юм бол бид нар бол баталж тэр 18 оны сүүлээр 19 оны баталсан төсвийг бол хэрэгжүүлээл явна. Орлого бол давж багч гсэн хэмжээгээр бол давж биелэхээр харагтаад явж байгаа. Тэгэхээр яг энэ түүх дахиад энэ онд давтагдж байгаа. Дахиад 20 оны орлогыг хэтэрхий өдрөөгөө та нар
чадах уу, чадахгүй байх гэдэг ийм зүйлээр нэлээд одоо шүмжилж байгаа. Миний хувьд бол одоо оруулж чадна гэж утсан орлогоор бид нар оруулж байгаа шүү дээ. Олон жил Монгол улсын орлогодлоо явж байгаа. Сая тэр нийгмийн даатгалын шимтгэлийг 2% нэмэхгүй нь бол төсөвтний ноцтой ачаал болохгүй гэж үзэж байна. Гэхдээ ингэсэн байгаа юм. Одоо энэ дээр нийгмийн даатгалын шимтгэлийг энэ нэмэх шийдвэр бол хөрсгөн засгийн газар хийгээгүй шүү дээ. Энэ бол 2017 оны 4 сард тухайн үед Эрдэнэтийн одоо засгийн газар байсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж явах үедээ олон улсын валютын сантаа тохиролцож оруулсан зүйл нь юм. Ягаад гэвэл олон улсын валютын сангээс авдаг мөнгнөөс гадна олон улсын валютын сангийн мөнгийг дагаад бусад орнуудын мөнгө орж ирдэг. Энэ тэр улсынхаа татврын төлөгчдийн мөнгө байдаг учраас тэр улсын одоо тавигдж байгаа шаардлага өөрөөр хэлбэл тэр нийгмийн даатгалын сангийнхаа алдагдлыг буулгах тийм тодорхой зорилттой тавигдсан. Гэхдээ төсөв дээр аль зэрэг ачаал 174 тэрбум төгрөг. 174 тэрбум төгрөг. Тэгээд тэр нөгөө ер нь бол нэг 5-600 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй яваад байдаг сан шүү дээ энэ чинь. Тэрийн сан жишээ байна. Тий 2019 оны тооцоогоор бол 604 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарахаар. Тэгээд тэрнээсээ нэмээд нэг 174-ийг оруулна гэсэн чинь бүтсэнгүй тийм ээ. Тий. Өөрөөр хэлбэл энэгээ нэг 400 орчим болгоё л гэж алдагдал юм. За төсөвтэй холбоотой улс төрийн хооронд ямар маргаан одоо сөрөг хүчин чинь юу ярьж байгаа гэхдээ зэрэг та тэр өөрийнхөө аймагт ерөнхий сайдын аймагт илүү мөнгө өглөө гэж яриад байгаа. Тэр ямар ч үү? Тэр улс төр болов уу гэж бодож байгаа. За. Яагаад гэвэл бүх аймгийнхыг ингээд тавиад одоо хэмжээг тавиад ингээд үсгээр бол одоо жишээлбэл аймагуудын түвшин бол ерөнхийдөө дунджаар бол адилхан байж байгаа. За үүн дээр нэг харгалзаж үзэх хэрэгтэй юм бол гадаадын зээл тусламжээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд байдаг. Энүүгээ бол сангийн хаан бас давхар тооцож явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл гадаадын зээл тусламжийг орхиод зөвхөн одоо төсвийн хөрөнгө оруулалтыг аваад яриа явах юм бол бас өрөөсгөл болчихж байгаа. Яагаад гэвэл тэн дээр ялгаа харагдаж шүү дээ. Гэтэл гадаадын төсөл хөтөлбөрүүдээр зээлээр тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг аваад үзвэл ерөнхийдөө бол ойролцоо дээр нь зөвхөн нэг жилийн төсвийн тоог аваад хараад хэлэх бол төвхтэй байдаг. Яагаад гэвэл бид нэр сүүлийн 4 жилээр нь авч үзсэн шүү дээ. Урд жилүүдэд нь одоо өндөр хөрөнгө оруулалт авсан байгаа бол тэрийг багсгаад явуулаад үндсэндээ одоо аймагуудын хувьд бол хийгдэх ёстой ажлуудаар нь ирэмблээд явах хэрэгтэй. Ингэж л явж байна. Энэ хоёр аймаг тусгаас юм бол байхгүй. Зүгээр хинтээ аймаг дээр бол нэг онцлог зүйл нь юу гэхээр тэр их тавигдсан гэдэг байгаа мөнгнүүдийн дийлэн замын мөнгө юм байна. Нэг аялал жуулчлалтай холбоотойгоор тийш тавигдах замын одоо санхүүжилтийг орол тооцонгуудаа их гээд нийрлэл явцсан байх шиг. Тэгэхээр энэ нь бол бас үндэслэл их багтаа шүүмжлэлтэй. За дараагийн өөр нэг шүүмжий юу ярьж байна гэхээр за ингээд танай засгийн газар 2020 онд одоо юу ч гэсэн шинээр байгуулагдсан юм уу эсвэл өөр засгийн газар гарнаа гэж. Тэгэхээр 2021 оны эхлээд 2023 оны хооронд Монгол улс их олон жилийн түүний дотор Чингис хааны Чингис бонд гэдэг нэг тэрбум бонд. Ерөнхийдөө бол та ярьж ирсэн нэг 6 орчим тэрбум доллар төлнө гэж ярьж байгаа. Тэрийг та одоо таны дараагийн чинь сангийн сайд яа төлнө гэж харж байна? За нийтдээ 20 онд бол бондын төлбөр байхгүй. 19 онд байхгүй, 20 онд байхгүй. 21, 22, 23, 24 гэсэн 4 жилд нийтдээ 2.9 тэрбум долларын үр төлөх юм. Үүнээс 21 онд бол тэрбум доллар. За үүний дараа хуралдаагийн 600, гэрэгийн 800, нөгөөх мазалагийн 600. Ингээд нийлээд ингээд тооцох юм бол 2.9. Яаж төлөхийн тэд нар чинь таны санаанд яаж орж ин сангийн сайдын хувьд? Гэхдээ энийг бол ингэсэн шүү дээ бид нар дунд хугацааны засгийн газрын өрийн стратегийн баримтчгийг улсын их хурлаар оруулаад бид нар батлуулсан. Эндээ бид нар энэ төлөх одоо арга маш тодорхой оруулаад өгсөн ба. Тэгээ сангийн хаан бол энэ одоо бол нэлээд ажлууд бас хийгдэж байгаа юм. Ягаад гэвэл энэ жилээр
чиглэлээр бид нар санхүүгийн одоо байгууллагуудтай бол ажиллаад яриа хэлцэл хийгээд явж байгаа зүйлүүд бол байгаа. Тэгэхээр за энэтэй холбоотойгоор хоёулаа дараа. Тэгээ энэ дээр зүгээр хэлэхэд бол 2.9 тэрбум долларыг бол эдийн засагч төсөвдөж дарамт толгойд авахгүйгээр шийдчих боломжтой. Тийм боломжийг хийсэн байгаа. За дараагийн асууя гэсэн зүйл бол саарл жагсаалт. За саарл жагсаалт орсны дараа та энэ одоо Монгол банкны тэр одоо ажлыг сайн хийхгүй байна. Энэ тэр ялангуяа тэр банкуудын өөрийн өртгөө нэмсэн энэ тэрийг одоо тодорхой болгож яарт арга хэмжээ авах хэрэгтэй гэж та нэг бус удаа ярьж исэн. Түүнээс хойш саарл жагсаалтанд орсон дараа Монгол банкны санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг сольсон. Тэгээд одоо энэ солигдоод тэгээд одоо энэ саарл жагсаалтайгаа холбоотой өшөө юу хийж юу хийх шаардлагатай байна. За ерөнхий сайд бол энэ дээр ажлын хэсэг одоо байгуулна гэж шийдвэр гаргасан байж байгаа. За юу гэхээр энэ Монгол улсыг айлхаар богино хугацаанд энэ саарл жагсаалтаас бол гарах учиртай. Тэгэхээр энийг бол юу Хөрлөбатар ажлын хэсгийн чахлаач гэдэг хэлсэн байж байгаа. Энэ өнгөрсөн засгийн газрын уралдаан дээр яг одоо албачч бол над дээр бол цаасаар харах ирээгүй. За хийх ажлууд гэвэл их байна. Маш их байна. Нэгдүгээрт нь тэр Камбера, Тайланд, Австрал, Тайланд хийгдсэн хурал, дараа нь Парист болсон хурлаас одоо гарсан зөвлөмжүүд байж байгаа. Энийг бол бид нар бол бүгднгийн одоо биелүүлэх учиртай. За биелүүлж гэн гэдгийг дээр бол нэлээд богино хугацаанд яралт арга хэмжээнүүд аваад хийсэн ажлаа бид нар байнга тайлагнаж явах учиртай. Өөрөөр хэлбэл энэ дээр бас нэлээд судалж сууж тодорхой болгож хийх ажил юм хийгдэнэ. За үүний дараагаар тэр мөнгө угаах терроризмын эсрэг хуулийн хэрэгжилтийг бол бид нар маш сайн хангаж ажиллах учиртай. За ялангуяа за банкуудын хувьд бол энэ өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавигдсан байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тэлцсэн байгаа учраас банкуд нь бас өөрөө бас ингэ томрохгүй болвол эдийн засаг том, банк нь жижиг байгаа гэвэл өөрийн хөрөнгөө өсгчлөл гэсэн шүү дээ. Тэгсэн чинь ахиж шалгаад энэ тодорхой хэсгийг тооцохгүй тодорхой банкуудаар шийдвэр гарсан байна. Тэгэхээр энийг тэр ямар хугацаанд яаж хэрэгжүүлэх ёстой, энэ дээр юу хийх вэ? Яаж ямар одоо хүчээр тэр яаж өөрийн хөрөнгө нэмэгдүүлж чадахгүй л яах. За яг энэ дээр бол Монгол банкнаас бол тэр банкудаа бол шаардлага хөргүүлсэн байна. Одоо өөрийн хөрөнгөө одоо нэмэгдүүлэх. Түрүүний нэмэгдүүлсэн юм чинь тооцохгүй. Одоо тэр юугаа бол нэмээг байгаа шүү дээ. Дээврээ. Таазаа тэгээд тэр хүртэл танаа нэмсэн чинь тооцохгүй одоо энийг гүцэгээ хийлгэсэн зал тавьчихсан юм шиг байгаа юм тийм ээ одоо. Хизээ хүртэл. Энэ оны эцсүү эсвэл одоо яг Монгол банкных нь л одоо яг нэлээд хугацааг нь сайн мэдж байгаа. Зүгээр надад байгаа мэдээлэлээр бол уг нь энэ оны төгсгөл ихт нэмэгдүүлэх үүрэг бол яригдж байсан. Гэхдээ энийг бол банкуд бас хийхэд төвхтэй байж магадгүй л дээ. Тэгэхээр тэрэндээ хүргэж нэгдүгээрт нь хийх учиртай. За өмнөх одоо гол энийг одоо биелүүл хаста одоо тэр аудит хийсэн компани за Монгол банк сүлдээ энийг хүлийн зөвшөөрөхөөс татгалзсан зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө л ил тоодын хууль шүү. Ил тоодын хуулийг ашиглаад банкуд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Тэгээ энүүгийн одоо олон нийтэд үйлчилж байгаа энэ хамгийн ил тод байх хэвээр мөнгө угаагдсан байна уу? Одоо хууль бусаар орж ирсэн мөнгө иш орсон байна уу? Гэдэг зүйлийг нь одоо шалгаж тэрийг хүлээн тогтоохгүйгээр тэр хуулийг бол нэмж болохгүй. Тэр хуулиар 33 орчим их найд хөрөг Монгол улсын эдийн засгт орсон. Тухайн оныхоо эдийн засгаас илүү шуй юм болсон тийм ээ. Тэгэхээр энийг тэр чигээр нь дахиж үзэх юм уу эсвэл зөвхөн банктай холбоотой хэсгийг л үүснэ гэж ойлгож байгаа. Хэсгээ одоо нэг өөрийн хөрөнгөө шүү дээ. Тэрүүгээ нэмэгдүүлж байгаа тэр хэсгийг л зөвхөж гаргаж тавина гэсэн асуулт тийм. Тэр нь өөрөө одоо янз бүрийн юмтай одоо хууль бус үйл ажиллагаар орж ирсэн мөнгө бол биш. Угаагдсан мөнгө биш. Яг хуулийн дагуу татвараа төлөгдсөн мөнгө байна гэдгээ л одоо мэдүүлэх учиртай. Саарл жагсаалтанд орсон тухай тэр баримт бичгүүдийг үзэж яхад үр дүнгийн 11 үзүүлэлтээс 4-ийг Монгол улс биелүүлэхгүй байна. Чадахгүй байна. Түүний нэг нь болохоор зэрэг авилгатайгаа одоо тэр хуулийн дагуу хариуцлага тооцож чадахгүй байна.
ингэ үг нь юм байгаа юм. Дахин давтахгүй байх үцаар нөгөө хийсэн хэрэгт нь тэнцвүүцээр ял оноо чадахгүй яваад байна гэсэн ийм өгүүлбэр байгаа юм л. Тэгээ энэний цаана одоо ингээл том хэрэгүүдийг том хэрэггээл зарлах юм аа. Том албан тушаалтай хүмүүсийг таны уртлын таны өмнө энэ ажлыг хийж исэн хүнийг чинь хоёр ерөнхий сайдаа баривчилсан. Тэгээд буцаага сулчиж байгаа. Тэгэхээр яага зүгээр байгаа хүнийг бариад байгаа. А барьсан юм бол тэгээд үнэхээр хийсэн бол яага тавиад байгаа. Хуульчин чадахгүй байх, шүүгчин чадахгүй байх. Энэ асуудлыг та ажлын хэсгийн хувьд шийдэх нь энийг яаж харах юм тэгээд яаж харж байна? Одоо гол яригдчихэж байгаа зүйл бол энэ шүү дээ. За ингээд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ч юм сонин телевизийг ингээл аваад үзэх юм бол том хэрэг яригддаг. Шийдсэн шийдэл байхгүй тийм. Тэгэхээр энийг одоо шийддэг болооч. Зарим ингээд тогтоогчод байхад тэрийг шийдэхгүй байгаад байна. Тэгээд энийгөө цэгцлээ. Хүн хилж хугацаанд дуустаагийн хэрэгүүд ингээд тооцоо болоод шүү дээ. Тэгээ энэ бүхнийг та засгийн газрын гишүүний хувьд, сангийн сайдын хувьд биш яаж харж байгаа? Их хурлын гишүүний хувьд. Одоо жишээлбэл засгийн газрын гишүүний хувьд бид нар энэ шүүх одоо засаглалт. За прокурорын байгууллагын үйл ажиллагаанд авилгатай тэмцэх газрын одоо үйл ажиллагаанд оролцох боломжгүй шүү дээ. Уг нь бол гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бол үндсэн хуулиар засгийн газрын үүрэг. Дараа одоо ингээд энэ тэнд байгууллага орогдол ингээд янз бүр болгоол одоо хин хариуцаад байгаа хин хариуцлах хүлээгээд байх нь мэддэг хэрэг ингээд болгоо ийцсэн байхгүй. Түүнээс биш одоо энэ асуудлууд дээр бол тодорхой шийдлүүд гаргаад явах учиртай. Үнэхээр одоо саад бэрхшээл байгаа зүйлүүд байгаа бол тэр хууль эрх зүйн өөрчлөлт бэлэн шүү. Ингээ байгаа учраас ингээд бид саарж болчиход байна. Та тэрийг яаж шийдэх юм тэгээд? Гэхдээ миний хувьд та ажлын хэсгийн дарга болж байгаа шүү дээ. Ажлын хэсэг гэхдээ энэ бол зүгээр ийм юм байгаа шүү. Мөнгө угаах терроризмын эсрэг тухай хууль гэдэг дээр үндэсний хороо гэж бий. За. Хяналтын зөвлөл гэж бий. Энэ бүгд хуулиараа байгуулагддаг зүйл. Тэгэхээр энэ хүмүүсийн ажлыг хийж Монгол улсыг саарж жагсаалтаас гаргахад одоо үйл ажиллагааг нь хурдсах чиглэлийн тол ажилд нь оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр саарж жагсаалтаа яасан зүйл бол саяын тэр үндэсний хороо, хяналтын зөвлөл гээд яг хууль дээр байгуулагдсан, хуулийн дагуу байгуулагдсан одоо бүтцүүд байна. Тэднэр дээрээ голдож яригдах байхаа гэж бодож. Одоо тэр үндэсний зөвлөл, үндэсний хороо гэдэг нь бол хууль зүйн сайд багсан. Тагнуулын дарга, орлогч даргыг хийдэг. Ийм байгууллага. Нөгөөх нь бол Монгол банкн дээр Монгол банк энэ дээр одоо санхүүгийн мэдээлэл алба гэдэг байна шүү дээ. Нөгөө ФАТФ гэдэг саарл жагсаалттай өдөр тутмын одоо харилцаатай байдаг ажлын одоо хэсэг гэх юм уу одоо нэгжин бүтцэн бол тэр Монгол банкны харьяанд байгаа санхүүгийн мэдээллийн алба гэж байна. Эднэр хоорондоо ингэж ажиллаад явах учиртай. Гэхдээ яа харахгүй энэ гэмт хэргийн асуудлыг шийдэгдэх учиртай. Та ярьж штий ер нь бол гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг засгийн газар хариуцнаа гэж. Гэхдээ хад орны байгууллагууд байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудынхаа шийдвэрийг хурдан гаргахад танай энэ ажлын хэсэг нөлөөлнө гэж найдаж байна. Өвөө юм бол энэ саарж агсааснаас ч гарахгүй. Саарж агсаалтанд гарахгүй болохоор банкуудын хоорондох correspondent банк буюу мөнгө шилжүүлж байгаа энэ бүхэн ч удаад байна шүү дээ. Үндсэнд өнөөдөр 32-3 хоногт орж ирдэг хүмүүс одоо 7-10 хоноод байна шүү дээ. Тэгэхээр энэс чинь болоод энэ эдийн засгийн удаашралтай явагдаж байна гэж үзэж байна. Танаас өөр заавал асуух хэрэгтэй зүйл бол тэр ипотекийн зээл гэдэг хүмүүсийн таны өмнөх засгийн газрынхан тэрний өмнөх засгийн газрынхан дэмжиж гаргаж ирээд одоо ингээл бараг тасралтгүй тэр 8% зээлээр хангаж байгаа юм шиг ойлголт явсаар байгаа. Сүүлд нь тийм мөнгө байхгүй болохоор одоо энийг хааж байгаа. Монгол банк та нарыг авах гэж байгаа шүү дээ. Та нар хизээ авах юм Монгол банк? Монгол банк чинь нэг төсвийн байгууллага биш шүү дээ. Тэгсэн мөртлөө байшингуудын баланс дээр нь байгаад байдаг. Тэг энийг та бүхэн хизээ авах юм? Авчаад яах юм? Ийм юм байна. За ипотекийг яах юм бол энэ анх Сүхбаатарын Баттуулд ерөнхий сайд байх үед эхэлсэн. Гэхдээ яг нөгөө хүүгийн татаас маягаар анх олгож эхэлсэн. За үүний дараагаар 12 оноос хойшоо бол энэ Монгол банкуд мөнгө хевлээ хийцэн. Нийтдээ 7 их найд төгрөгийн мөнгө хевлэж хийсэн шүү дээ. Зарим нь ипотек, зарим нь төгтөрж болох хөтөлбөрлөг явсан. Ингээ мөнгө хевлэж хийсэн нь энэ нь өөрөө эргээд эдийн засгт эргэж явах хэрэгтэй юм дээр баахан цаасан мөнгө нэмэгдээд ороод ирж байна шүү дээ. Нийт эдийн засгт эргэж байгаа M2-оос 70% тэнцүү хэмжээний мөнгийг
цаасан мөнгө ороод ирэнгүүт ханш яхааргүй 2 дахин унах Гэсэн. 70% өнгүүд Янз энэ бүрийн дарамт төгөөд эхэлсэн. За тэрүүгээ барих гээд баахан нөөцөө зарсаар байгаа. Тэгээд дараа нөөцөө бүр зээлэр бүрдүүлээд одоо эргээд нэг 4 тэрбум рүү ороод ирсэн байж байгаа. Тэгэхээр мөнгө хэвлэж ипотекийн зээл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг нь өөрөө Монгол улсад байрны үнэнийг өөрөгдсөн, долларын ашиг өөрөгдсөн. Олон байр төвчсөн. Дараа нь маш олон энэний өөр төлөөсгөө бүх монголчууд нийтээр төлж эхэлж байгаа. Одоо дэлгүүртээр бохудалж авч байгаа хүн хүртэл тэрийг төлж эхэлсэн байхгүй. Одоо хин нэгэн хүний байртаа болсон мөнгийг тэр нөгөө саяын буруу бодлого дээрээс орж ирнэ. Тэгээд одоо бол яаж ийнэ вэхээр Монгол банкыг тэр мөнгө хэвлэж хийхийг зогсооцсон. Яг мөнгө хэвлээд өгч болно. Тэгэхээр эргээл байрны өмнөөс нь ханшны юм улам дэше явж. Тэгэхээр энүүгээ бол төсвөөс өгөөд яваад эхэлсэн. Гэхдээ төсвөөс одоо жишээлбэл 200 тэрбум төгрөг 120 тэрбум төгрөг зарцуулахад үндсэндээ 2200 хүн байртаа болдог байхгүй юу? 220 тэрбум төгрөгөөр. 2200 хүн тийм. 120 тэрбум төгрөгөөр 2200 хүн. Тэр нийт хүмүүсүүд орон сууцтай болох ингээд төсөвтөр мөнгө тавиад шийдээ авахаар бас шийдэл буруу байгаа даа. Тийм. 2200 өрх. Тийм. 2200 өрх тийм. 120 тэрбум төгрөгөөр. 1.2 их 80 төгрөг тавилаа гэж бодоход 22 мянган өрхөл гэсэн. Тий. Тэгэхээр одоо тэгэхээр энэ бол цааш буруу. Тэгэхээр бид нар бусад орнуудын аваад үзэж байгаа. Тэр орнууд дээр яаж ийнэ вэ гэхээр энэ ипотекийн зах зээл нь өөрөө яг зах зээлийн зарчмаараа байвал танаад Монгол улсад оруулж ирэх хөрөнгө оруулалт хийе гэдэг байгаа байхгүй. Тэрүүн дээр нь ингээд төр орж ирээд ингээд хатуу барьчихаар бид нар энэ дээр нь төр хувийн хвшлийнхэн мөнгө оруулахад аягүй төвхтэй байна. Түүнээс биш 8% дээр за бодлого зүй уулзах юм бол гаднаас мөнгө ороод ирэх бүрэн боломж нь байгаа. Тэгэхээр бидний хувьд бол ерөөсөө энэ ипотекийн зах зээлийг яг ном журмаар нь явуулъя. За хөнгөлж хардаг зүйлүүдийг бол татврын бодлого бусад бодлогоор дамжуулаад оруулаад ирье гэдэг ийм л одоо концепц ярьж өөрөөр хэлбэл энэ өөрөө одоо ямар нэгэн асуудалгүйгээр одоо их усруу татдаг ийм л болгоо барих хэрэгтэй. Тэр 2020 онд нийт хэдэн төгрөг гаргах юм чиглэлээр. Нийтдээ 300 гаруй тэрбум төгрөг байгаад байгаа. Төсвөөс. Төсвөөс 60. Төсвөөс 60. Бусд нь. Бусд нь одоо нөгөө МИГ байна. Монгол банк байна. Энэ нөгөө урд нь олгогдсон мөнгнүүд байрны жиргэн төлөлтөө шүү дээ. Тэргөө гаргачих чаа. Дээр нь хуучин яасан бэхээр сангийн мөнгө өгтөө 4% мөнгө өгдөг байсан. Тий. Тэр 4% басчихсан. За. Тэгэхээр чин арилжааны банкуд өөрийнхөө их усрээс гаргаж эхэлж штэ мөнгө. Тэгээд эврийг холих замаар хүүгийн болгож явуулах. Тэгэхээр 300 доор ихт 300-аар тэрбум төгрөгийн их усраар гараа явчихна гэж үзэж байгаа. За хамгийн сүүлийн асуулт инфляцтай холбоотой. Барууны орнуудад инфляц нь 2-3% байж байгаа. За коммерцийн банкны зээл 4-5 6, ипотекийн зээл ердөөсөө бас 2-3. Ийм нөхцөл нэг эдийн засаг хэв яваад ш бид нар үз онлоороо тийм үү зах зээлийн эдийн засаг. Тэгээ манайх банкны чинь зээл 15-6% байна. Монголын банкны чинь мөнгөний бодлого нь өөрөө 10. Тэгээд инфляцийг 8 барина гэж ярьж шít. Ийм нөхцөлд сангийн талаас хамгийн сангийн яам талаас та төсвийн мөнгө барьж байгаа үед хамгийн хэцүү байдал юун дээр гарч ирдэг юм. Энэ мөнгөний бодлого төсвийн бодлого гэдэг энэ хоёр бодлогын арга хэмжигчлэр макро эдийн засаг удирддаг. Тий. Тэгэхээр ер нь бол сангийн Монгол банк хоёрын бодлогоо бол уялдуулах чиглэлээр бол бас нэлээд арга хэмжээ авч явуулсан. Тэгээ та бүгд хэрвээ анзаарч байгаа бол энэ төсвийн хөрөнгө оруулалтыг одоо бас шүүмжлэгтэй байж штэ зарим хүмүүс. Гэхдээ энэ төсвийн хөрөнгө оруулалт бол эдийн засгийг өсөлтийг нэмэгдүүлэхэд бас чухал арга үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо ингээд аваад үзэх юм бол гадаад эрэлтүүд нэлээд жоохон ер нь буутсан байна. Дэлхийд гадаад эрэлтүүд. Тэгэхээр бидний хувьд яах ёстой вэхээр дотоод эрэлтийг нэмэгдүүлж өгөх ёстой бодлогоор. Одоо бол тэгэхгүй бол одоо та бүгд ингээд эдийн засгийн гүйцэтгэлийг аваад үз 8 гэсэн 7 гэсэн ингээд 6.1 гэдэг ингээд явж шít. Багч гэсэн гэж юм жоохон уруудалт байгаа даа. Тэгэхээр энийгээ бид нар дотоодын эрэлтээ нэмэгдүүлэх арга хэмжээ гэж өгсөв. Тийм учраас бид нар төсвийн хөрөнгө оруулалтыг одоо
хамгийн өндөр хэмжээгээр төлөвлөж орж ирж байгаа. Энэ зүгээр одоо юу гэдэг юм. Нэг аймагт хөрөнгө объект хэрэгтэй тавьчихдаг тоо биш л те. Бид нэр тоогоо хатуу тавиад хэмжээгээ тавиад дотроо ол юугаа тавина. А хоёрдугаарт нь бид нар энэ мөнгөний бодлого дээр жоох эргэж харж үзэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ чангаруулах биш зохон султгаад өгөөч л гэдэг ийм л бодол одоо байгаа юм надад. За Монгол банкт та хоёр санал зөрүүл яав. За ер нь сайн ярилцсан л да. Тэгээд жоохон суллаад өгөх юм бол би бол эдийн засгийг бол өсгөх юм боломжтой гэж үзэж байгаа. Дээр нь та түрүү инфляц асууж байгаа. Инфляцийн тоог хараад байгаарай. Инфляц бол ингээд эдийн засгийн идэвхжил багасгаар доош явчихдаг. Эдийн засгийн идэвхжээд ирэхээр жоох өсөд байдаг. Одоо ингээд үзэх юм бол энэ жилийн инфляцийн түвшин бол нэг 6% гарна. Бууна. Одоо доошоо явна. Тэгэхээр яг өнөөдрийн хувьд тэгвэл инфляц бол яг хүзүүн дээр тавьсан утга биш байхгүй юу? Одоо хүзүүн дээр тавьсан утгатай адилхан зүйл биш байхгүй инфляц бол. За. Тэгэхээр бид нар энэ бодлогод ерөнхийдөө бол хараа зохицуулаад явж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж харж байна? Би бол өөрөө өдрөг байгаа. Сая улс төрчид бол оюутлагын талаар олон л зүйл ярьж байсан тийм ээ. Гэхдээ их хурл дээр баг 100% саналаар их хурлын тогтоолыг баталж штэ. Тэр чинь бас юу гэхээр энэ оюут толгойн гэрээг бол хүчингү болгоно гэдээ нэлээд явжсэн. Тэр нь бол алга болоод сайжруулаа гэдэг нь өөрөөр хэлбэл оюутлага бол үргэлжлэнэ. Гэтэ гэрээг бол сайжруулаа гэдэг чиглэл үгс. Тэгэхгүй бол ерөөсөө хүчингү болог хөөж гаргадаг юм бас нэг зүйл бас лээсэн шүү. Тэгэхээр улс төр дээр юу гэж одоо би харж байгааг бол Монгол дээр мэдээж олон талын байр суурь байгаа. Олон талын байр суурь илэрхийлэгдэж явж байгаа. Гэхдээ тэр яриан дотоо эцсийн үнд бол зөв шийдвэр л гарч байгаа. Энэ дээр би бол хитгэж явж байгаа. Энд бас Монголын одоо бас үнцээ норчдөг болов гэж. 2020 онд энтхийн зээл хэрэгжээд эхэлнэ. Бид нэр хүлдвэр эдийн засаг хөрөнгө орж ирнэ гэсэн үг л дээ тий. Барьж эхэлнэ. Тэгээ нэр хүлдвэрийг барихад одоо хоорондоо бид нар нөгөө Тамскасаа нефтэ хоолоогоор зөөн галт тэргээр зөөн гэдэг маргалдаад идэг. Тэрэн дээр ямар засгийн газар ямар бодлого барьсан бэ? За төмөр замаар барих нь бол одоо барихыг талаар дэмжих ийм байр суурьтай хүмүүсүүд их олон байна. Гэхдээ харьцуулсан судалгаа хийгээд үзье. Тэгээд тэр судалгааны дүнгээ бол бас танилцуулах учиртай. За бид ингээд эдийн засгийн нэлээд өргөн асуудлаар ярьлаа. Та цаг зав гаргаад альчлалын тухай бас ярьлаа. Тэгээ энийг гарсан талархаж байна. Мэдээж хөгжиж байгаа орны эдийн засаг уул уургаагаас хамааралтай эдийн засгийн мөнгийг барих ажил бол бас тийм амархан ажил биш. Гэхдээ тэр олон улсын валютын сантай хамтраа та бүхэн энэ ажлыг нэлээд амжилттай хийж ингэж харж байгаа. Ямар яаж шүүмжилсэн гэсэн тийм үн чинь баг банкрот болцсон байхад нь одоо энд орсон шүү. Дефолт байсан нэг тийм учраас танд одоо та бүхэнд амжилт хүсье. Манай нэвтрүүлэгт ороод ингээд эдийн засгийн асуудал дэлгэрэнгүй ярьсан талархаж байна. За танд бас баярлалаа. Баярлалаа. За хүн төлөвчтэй өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын их хурлын гишүүн Сангийн сайд Ноён Хүрэлбаатар оролцлоо. Баярлалаа.